бидний ээж аав, багш, сургууль мужуулагч, ах эгч нар бүгд л гэр бүлээ сайн төлөвлөөрэй гэж захиад идэг. Гэтэ яг гэр бүлээ төлөвлөх нь гэж яг яаж төлөвлөх юм? Юу юм дээр анхаарах хэрэгтэй юм? Тийм үстэй. Сайн байцгаана уу, намайг амарсна гэдэг өнөөдрийн бичлэгээрээ гэр бүлээ төлөвлөхөд анхаарах шаардлагатай 6 зүйлсийн талаар бүгдээрээ ярилцъя. Гэр бүл төлөвлөлтийг бол урт хугацаанд богино хугацаанд ер нь бол бодож төлөвлөх шаардлагатай байдаг. За өнөөдрийн бичлэгээрээ part 1-р бичлэгээр бол бүгдээрээ урт хугацаанд анхаарах шаардлагатай 6 зүйлсийн талаар ярилцсан. Дараагийн part 2 бичлэгээр бол богино хугацаанд анхаарах шаардлагатай 6 зүйлсийн талаар ярилцсан. За тэгэхээр 1-р хизээ гэр бүлээ төлөвлөж эхлэх вэ? За хүмүүс бодохдоо гэр бүл төлөвлөлт гэдэг үгнээс нь болд юм уу? Нэг гэрт орцсон, гэрэлтэй батлуулсан, тустаа гараад бүр гэр бүл болсон хүмүүс л гэр бүлээ төлөвлөдөг гэж ойлгоод байдаг. Тэр бол огт тийм биш. Залуу хосууд маань дөнгөж болцож эхэллээ, үерхэж эхэллээ. За тэгээд бэлгийн харьцаанд орсон цагаас эхлээд гэр бүл төлөвлөлтийн асуудал яригдаж эхэлнэ. Яагаад вэ гэхээр тэр цаг үеэс эхлээд тухайн эмэгтэй хүн жирэмсэн болоод хүүхэдтэй болох боломж бүрдэж байна гэсэн үг бие физиологийн хувьд. Энэ анхан шатны үерхлийн шатанд одоо гэр бүл төлөвлөлтөө яаж авахдах вэ гэхээр хүсээгүй болон төлөвлөөгүй жирэмслэлтээс хэрхэн хамгаалах вэ гэдэг талаараа хосууд маань хоорондоо ярилцаж тохиролцсон байх шаардлагатай. Тэгэхээр орчин үед бол 10 хэдэн төрлийн хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслүүд байдаг. Энэ талаар бол би бүр тусдаа бичлэг бэлдсэн байгаа. Тэр бичлэгийг сонирхоод үзээрэй. За хоёр дахь анхаарах ёстой зүйл бол таны нас. Тэгэхээр хүн болгон яана биологийн нас чи яваад штэ гэд эмэгтэйчүүд рүү ялангуяа их тиймэрхүү комент өгдөг. Тэр бол бас ер нь бол үнний ортой. 2-3 орчим настайд эмэгтэй хүний биений буюу сарын тэмдэг анх ирлээ. За тэгээ цэвэр шиг хүртэл ингээ 30-40 жилийн турш эмэгтэй хүн жирэмсэлж хүүхэдтэй болох боломжтой байдаг. Гэхдээ анхаарах ёстой нас гэж бас байна. Өсвөр насны охтууд жирэмсэн болох юм бол ер нь эрүүл мэндийн эрсдэлтэй үүсэх магадaltaй байдаг. Ялангуяа 16, 5, 4 гээд нас нь багасах тусмаа ямар нэгэн эрүүл мэндийн эрсдэл үүсэх магадaltaй. Жишээ нь арцгийн яс нь бүрэн хөгжиж дуусаагүй туранхай нарийнхан тийм өсвөр насны охин байх юм бол төрөх үед хүндрэл үүсэх магадaltaй. Тийм учраас өсвөр насны охтууд жирэмслэх нь бие физиологийн хувьд бол тохиромжгүй байдаг. За дараагийн нэг анхаарах ёстой нас бол 35 нас. 35-аас дээш насны жирэмслэлтийг ер нь бол эрсдэлтэй жирэмслэлтэд оруулдаг. 3 дахь анхаарах ёстой нас бол 28 нас. 28 наснаас хойш анхны төрөлт бол бас эрсдэлтэй бүлэгт ордог. За хамгийн сүүлийн анхаарах ёстой нас бол хүүхэд хоорондын насны зөрөө. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгтэй бол таны хүүхэд 2 нас хүрсний дараа дараагийн жирэмслэлтэд эхлүүл тохиромжтой гэж үздэг. Өөрөөр хэлбэл 2 хүүхдийн хоорондын зай 3 ба түүнээс дээш жил байх юм бол тохиромжтой байдаг. Хит ойрхон байх юм бол ер нь ээж нь их ядарна. Дээрэс нь хүүхдэд ирэх анхаарал халамж бас багасаад явдаг. 3 дахь таны анхаарах ёстой зүйл бол боловсрал болон ажил карьертайгаа өөрийнхөө гэр бүл төлөвлөлтийг уялдуулж төлөвлөх явдал. Өөрөөсөө эдгээр асуултуудыг асуух хэрэгтэй. За би одоо бакалаврт сурахыг хүсэж байна уу? За сурахыг хүсэж ивэл сурч хугацаанд хүүхд төрүүлэх боломж надад юу вэ? Эсвэл төгсөөд хүүхдтэй босон дээр байна уу? За бакалавра төгслөө магистр доктор төгслүүлээ сурмаар байна уу? Би Монголдо сурмаар байна уу, гадаадд сурмаар байна уу? Гадаадд сурсан тохиолдолд хүүхдэд дагуулад явах боломж юу вэ? Гадаадд сурах хугацаанд хүүхдтэйгээ тэнд амьдрах боломж юу вэ? Гэх мэт асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй. За ажлын хувьд бол сургуулаа төгсчээд ажилд ороод хүүхэдтэй болох уу? Ажилд орохоосоо өмнө хүүхэдтэй болж байгаад нэг мөсөн ажил карьераа эхлэх үү? Эсвэл ажиллаа эхлүүлээд нэлээ 5-10 жил ажиллаад дунд түвшний менежерийн түвшинд карьераа хүргэчээд тэгээд хүүхэдтэй болж эхлэх үү? Гэх мэт асуултуудыг өөрсдөө хосууд маань ярилцаад тэгээд сайн шийдэх хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол 5-10 жилдээ хэдэн хүүхэдтэй болох уу, хизээ төрүүлэх үү гэдгээ энэ ажил болон боловсролын төлөвлөгөөтэй маш сайн уялдуулж өгөх хэрэгтэй. 4 дахь бидний анхаарах ёстой зүйл бол мэдээж санхүү. За санхүүгийн асуудал бол энэ урт олон богино хугацааны төлөвлөлтөнд аль алин дээр нь яригдана. За урт хугацаан дээр санхүү дээр юу юун дээр анхаарах шаардлагатай бэ гэхээр мэдээж гэр орны асуудал байна. Тэгээ хүүхдийн асрах вэ? Тэгээ тээвэрлэлтийн асуудал бол урт хугацаанд илүү том одоо хөрөнгө оруулалт учраас яригдана. Тэгэхээр нэгдүгээрт нь мэдээж гэр орны асуудал. Хүүхд төрүүлэлээ өсгөж боожуулах ая тав тухтай гэр орон танд байх шаардлагатай. Ээж аав хоёр нь тусдаа гарсан өөрсдөө гэсэн орон гэртээ байх албагүй мэдээж эмээ өвөөтэй ч юм уу
ах トゥ нартайгаа цуг амьдарч иж болно. Хамгийн гол нь гэр оронтой хүүхдээ өсгөх газартай л байх хэрэгтэй. Хоёр дахь анхаарах ёстой зүйл бол мэдээж хүүхдээ хэн харах вэ? Ээж нь Монголын нөхцөлд бол ихэвчлэн хүүхдээ хардаг. 2 жил ажилласаа хүүхд тасрах чөлөө аваад хүүхдээ харлаа гэж үтэй. Тэр үед аавын цалингаар ээж хүүхэд аав гурлаа амьдрах боломжтой юу? Боломжгүй тохиолдолд ээж нь буцаж ажилдаа хурдан орох шаардлага гарлаа гэж бодъё. Тэр үед хүүхдийг нь хэн харах вэ? Хувийн цэцэрлэг төрөх үү? Эмээ өвөг нь гоох уу? Гэх мэт асуултуудад хүүхдтэй болохоос өмнө хариулсан байх хэрэгтэй. 3 дахь анхаарах ёстой санхүүгийн нэг том зүйл бол мэдээж тээвэрлэлтийн асуудал байгаа. Хүүхэд төрлөө ялангуяа одоо цар тахлын үед бол хүүхдээ нийтийн тээврээр авч явах нь ер нь бол жоохон тохиромжгүй үе байгаа. Тийм учраас машин авах шаардлагатай юу? Машин авах санхүүгийн чадвар бүтээрт байна уу? Эсвэл машин заавал авах шаардлагатай юу? Гэх мэт асуултуудад хариулаад урьдчилан төлөвлөсөн байх хэрэгтэй. 5 дугаарт бидний анхаарах ёстой зүйл. За энэ 5 6 дугаар зүйлүүд бол хамгийн чухал нь шүү. 5 дугаарт бол харилцаагаа үнэлэх шаардлагатай. Хосууд маань хүүхэдтэй болъё гэж бүр бодохоос өмнө харилцаагаа маш сайн үнэлэх хэрэгтэй. Та хоёрын харилцаа бат бөх бие биендээ хайртай юу? Бие биенийгаа хүндэлдэг үү? Бие биенийхээ хувийн орон зайг хүндэлдэг үү? Бие биендээ итгэдэг үү? Асуудлыг хамтдаа даван туулах чадвар сайн байна уу? Бат бөх харилцаатай хосууд бол хүүхд өсгөх энэ үе шатыг бол маш сайн давж туулдаг. Хүн болгон бодохдоо хүүхэд гэр бүлд зөвхөн ад жаргал авчирдаг гэж боддог. Ад жаргал, баяр баясгал, хайр. Одоо хүүхд төрөлстэй хайр бол аюул сайхан байгаад байдаг гэж боддог. Яг үнэн хүүхд бол үнэхээр ад жаргал авчирдаг. Гэхдээ хүүхд өсгөнө гэдэг чинь маш их хариуцлага учраас хосуудын хоорондын харилцаа бол маш том шалгуурыг давж гардаг хүүхд төрсний дараа. За Америк эдийн нэг судалгаан дээр бол анхны хүүхэд нь төрсний дараа хосуудын 67% нь хоорондын харилцаанд ямар нэгэн асуудал үүсдэг гэж хариулсан байдаг. За үүнээс хараад үзэхэд бол хосуудын хооронд маш том сорилт ирж байна гэж ойлгож болно. Тэгэхээр асуудлыг хэрхэн хамтдаа давж шийдэж чаддаг вэ гэдгээ сайн бодолцоод үзээрэй. Одоо хүүхд төрөхөөс өмнө найз залуу, найз охин, эсвэл эхнэр нөхөр хоёулахна байлаа. За тэр үед бол эхнэр нь мэдээж гэр орныхаа ажлыг хийгээд, хоолоо хийгээд нөхрөө халамжлаад байх бүрэн боломжтой байдаг. Гэтэл хүүхд төрсний дараа эхнэрийн анхаарал за 80-90% та хүүхд рүү шилжиж байна. Тэгэхээр нөхрөө хайрлж халамжлах нь бол эрс багасна. Өөрөө хүүхдээ ингээ асраад завгүй байгаа, өсөж ядарч байгаа те ээж нь. За тэр үед бол нөхөр бүр өөрөө халамжлуулах нь битээ илүү өөрөө эхнэр хүүхдээ халамжилж гэр орны ажил хоол ундад оролцох шаардлага үүсдэг. 6 дахь анхаарах ёстой зүйл маань та хүүхдтэй болъё гэж шийдсэн үед өөрөөсөө яг яагаад би хүүхдтэй болох гээд байгаа бэлээ гэдэг шалтгаанаа асуух хэрэгтэй. Тэгэхээр таны хүүхдтэй болох гээд байгаа шалтгаан чинь одоо та хоёр яг өөрсдөө чин сэтгэлээсээ хүүхдтэй болохыг хүсээд гэр бүлээ одоо зохио бүтээе гэд хоёулаа хүсээд шийдсэн үү? Эсвэл ямар нэгэн гадны шалтгаан байна уу гэдэг талаараа сайн бодоод үзэх хэрэгтэй. За жишээ нь таны хамтрагчтай нь танд хайргүй юм шиг мэдрэгдээд таныг орхиж авах гэдэг юм шиг санагдаад та тэр хүнээ барьж тогтоож үлдэхийн тулд хүүхэдтэй болох гэдэг нь үү? Эсвэл таны ээж аав ачцээ хайцсан бэ гэд танд дарамт үзүүлээд байна уу? Эсвэл таны найз нөхөд бүгд хүүхэдтэй болцсон тэгээд та ямар нэг юмнаас хоцрох гэдэг юм шиг санагдаад байна уу? Гэх мэтчлэн ямар нэгэн гадны шалтгаан байна уу гэдгээ сайн бодолцож үзэх хэрэгтэй. Хүүхэд бол зөвхөн та чин сэтгэлээсээ хүссэн таны өөрийн хүсэл эрмэлзэлээр тулгуурлаж гаргах ёстой шийдвэр гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй шүү. За ингээд өнөөдрийн бичлэгийг маань дуустал үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ таалагдсан бол одоо дөнгөж найз охин найз залуутай болж эхэлж байгаа дүүнэртэй шеэрлээрээ. За тэгээд би хэрвээ ямар нэгэн зүйл дутуу орхисон бол комент хэсэгт сэтгэлдээ бичээрэй. Энэхүү бичлэгтээ ашигласан их сурвалжуудаа би доор description хэсэгт линкүүдийг нь оруулсан байгаа. Цааш нь дэлгэрүүлж англи хэл дээр унших хүсвэл та бүхэн сонирхоод уншиж болно. Мэдээж subscribe хийхээ мартаа зай. Ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.